Сайн уу? Цас бодорсон тэр нэг өдрийн үйл явдлаас эхлэв. За энд маш сонирхолтой зүйл буцалж байна. Энэ юу вэ гэхлээр тугалын засаг. Энэ бол жилдээ ганцхан гардаг. Тэгээд их уурглаг ийм зүйл байгаа. Тэгээд ерөөдөө бол гарсныхан дараа маш сайхан угаа зөөрлээд хэлгээс мэлхс бүх юмыг наваад тэгээд ингээд нэлээ удаан буцалгаад тэгээ айгуу сайн болгож иддэг ийм зүйл байгаа. Би нөгөө YouTube-ийн бичлэгийг тараа хөөс Мэднэс альтганд талаарч засаг ойлгох юм болов их ойлгохгүй хаа. Идэж болох хэмжээнд юм юу ч гэсэн тэрэ амар сонирм амт байхгүй. За борцог харж байна. Үнэхээр гоё юмтай. Тэгээд өглөөдөө өдөртөө жоохон иддэг ийм урлан бүтээгдэхүүн. Тэгээд би үзэндээ борцог бас харж үзсэн. Айгуу гоё юмтай юм билээ. Гэртээрээ сүтэ завгаад, аруул, өрөм, борцог, хайлмаг, 13 эднэр ингээд идэх үнэхээр гоё хийсэн. Нэг өглөөс ирсэн чинь манай урд уулан дээр айгүй олон нэг махчин тас шуунууд бүгнэрлэлсэн байсан. Тэгээ манай дөө шүн чон нохоо мал амтан байрсан юм болоо гэд очиж харахаар явж байгаа дүр зураг байна. За тэгээд Монголын гээд хаврын өглөө ер нь бол хавар айгүй салхитай байлгал гэсэн өглөө оройд ерөнхийдөө голцоо намддаг. Тэгээд агаар бол үнэхээр гоё. Тэгээд шуудын жиргэнүүдээс үнэхээр тасархай. Айгүй сайхан өглөө байна. Манай дөө давхар болон дээр адуугаа хараад бууж иржээ. Өвлийн эдснээс намайг ирнэ гэд хадгалж үлдээсэн адууны махыг ингээд чанаж идэж байна. Яа амт алгнээр тасарсан. Үнэхээр гоё байсан. Амар удаан хугацаанд идээгүй байж байгаа идсэн чинь бүр. Үнэхээр гоё байсан. Тэгээд гэрийнхэн даа үнэхээр их баярлаа. За миний барьж байгаа энэ бол адууны умас гэдэг зүйл байна. Бас их гоё юмтай. Тэгээд бас адууны махан дотроос ийм газ гэдэг зүйл айгүй гоё юмтай. За дараагийн үйл явдал бол өдөр болгон өрнөдөг. Энэ нэг сонирхолтой хэсэг байна. Ингээд хураг шиг нүүд их рүүгээ тэмүүлж байгаа хэсэг байна. Ингээд их малууд бүгдээрээ ингээд ус өсөө идээд идэж ирээд тэгээд хүүхдүүдээ төлнүүдээ хүүлж байгаа хэсэг байна. Тэгээ ингээ байлалцаар агаад би бинийг олцдог заяо. Тэгээд ингээ үнрээр нь бас ингээ олдог. Айгу хурдан хугацаанд олдог. Энэ олоо ингээ оллоо штэ. Тэгэл амар хурдан олдог. За энэ хорог бол ингээ байлал хийгээ хагаад явж байна. Яшааднаа. Чи ямар игдэтэй юм бэ? Бурхан минь ээ. Чи бас юм биш үстэй. Чи амар игдэтэй тоглож ш тарай. Ямар царайлаг юм те. Тэглээс харъя да. Ваа. Миний бэлээс амар хатар ш. Чи надад сайж гин үү? Энэ тэгээ гараа юу өргөдөцтэй. Хүрэн хаалтай. Энэ гайцтай. Опста. За. Окей. Там харна үсттэй хөөх юм би. Чи яасан бэ? Би чамд их сонирхолтой харагдаад байна уу? Нэшэта. Манай тоглолтод бүрээр игдэт байна. Тэнгэрийн үүл үнэхээр гоё юм. Ямар үзэсгэлэнтэй юм бэ?
За энэ гоё тэнгэртэй өдрийн оройны холбоо удаатай хуур. Юу гоё амттай болсон харагдчихэв. Хоолоо хийж идчихэл гэрийн дооноор тэнгэр араал. Хөвтөх бас гоё шүү гоё. За би гэртээ байхдаа л гэрээ ажлыг бацдаг. Тэгээд аав ээжтэй аж аргалтай үнсгэлжин болдог. Ээлжид нэг оройны хоолоо хийж гин. Өнөөдөр болохоор гоминтой хураг. Тэгээд гомингоо цагаа угааж агаад ногоо мохоо хураад ингээд цугуусаа игээд буцлахаар эйгөө ийм амттай эйгөө гоминтой хураг гарч ирдэг. За манай хоёр хөлөг бол ерөнхийдөө уяатай байдаг байхгүй юу өдөр нь. Тэгээд шөнө нь болохоор тавьчихдаг. Тэгээд ингээд орой ингээд уяанаас нь тавьсны дараа амар хөөрхөн хоорондоо ноцолддог заяо. Ноцолдож тоглодог. Одоо энэ манай хөр шайлийн том нохоо хүртэл ингээд амар хөөрхөн тоглодог заяо. Энэ гурав. Тэгэхээр нөгөө том нохоо болохоор халгаадаггүй юм хэрэг. Тэнгэрийн хаяа бүхэлдээ үзэгсэлэнтэйгээр ягаан туяа татсан байна. Үнэхээр гоё харагдаж байна. Гэтэ маргааш аягүй дулаах өдөр болох шинжтэй шүү. За тэгээ маргааш өглөөнөө ингээд аягүй гоё дулаахан байжгаад 11-12 цаг үед юм хойноос юм үүл гарч ирээд тэгээд аягүй хүчтэй юм шорон шур ирсэн. Тэгээ цаг агарын мэдэн дээр бол 1 цагаас ахуулаад ингээд цасан шуургаан шуурна гэсэн байсан. Тэр үзэгдэл нь болж байна. Одоо ингээд цас ирж байна. Цас маань ороод эхэлж байна. Тэгээд ингээд салхинаас нэлээд хүчтэй байсан. Цас орж байна. За тэгээ одоо болохоор бүр аюу хүчтэй шуурж эхэлж байна. Одоо бүр хүчтэй шуурж эхэллээ. Яг хүчтэй шуурхаар ерөөдөө заснууд хунгарлцдаг. Ингээд иймэрхүү газар хунгарлаад тэгээд ерөөдөө нэгэн жиг тардггүй гэсэн үг. Тал газар нь цас нэг тогтохгүй. Гэтэ цас орж байгаа нь маш сайн хэрэг. Ингээд жилтгаж чиг өгч байгаа нь хаврын улиралдаад энэ бол шар тас байдаг байгаа. Тэгээд юу гоё эсэн гэхдээ надад жоохон ингээд хүүтэн цаг агаар юм мэдэрсэн чинь их гоё эсэн. За ингээд цас маань аюу хонгор өссөн байгаа. Хонгор үсээ ингэж байгаа. Салхинд хатуурсан байсан байхгүй юу? Намайг зарим хэсгийг нь алдааж ийсэн шүү. За нар болгоно хэр тасархай. Шиг л харагдаж байна. Сэрүүн л та. За би хунгар үүссэн зас руу алхаад явж байна. Өвлийн улирлын уур амьсгал шиг харагдаж байна.
Зарим цас багтай бол нэг иймэрхүү харагддаг байдаг. Миний бичлэгийг үзэж байгаа танд баярлалаа. Туслан үзээрэй. Бас комент үлдээгээрэй. Монгол самгивсал гэх юм уу да? Одоо махаа чанжагаа шүүлэн дээрээ гурил болгоод тэгээд дарсан хөрцөдөө хамт ингэж иддэг. Их гоё амттай. Тэгээ энэ махны хувьд болохоор адууны мах байгаа. Энэ хараад энэ дөнгөж хоргоцсон бай. Намайг тагаагүй гэдэг гинэ. Окей чичг өмргаа. Ээжтэйгээ мөн адилхан юм би. Чи ээжигээ хөхөн штэ жижигнэ. Тэр хараа. Хөрх юм би. Тэр адилхан юм би. Өчигдөр шуурч орсон цас өнөөдөр ингээд ерөнхийдөө хайлаад тэгээд хонгарсан хэсгүүд л уулзсан байна. Нар жаргаж байна. Энэ дөнгөж хургалсан хаган сайн унаагүй шинэ ханаа. Элгидөө. Ханаа би чагааг хүүхдээ чамд гоё дараад иг. Тэгээд би чинь эхнээсээ хоньныхоо зургийг төлдөө намд хөөрхөн дарж өгсөн байгаа биз. Awesome boy. Awesome boy. Оза тагамота. Тэря босч. Энэ орны тэнгэр бас их өөрмөц гоёсан. Нэг гоё үйлбэр үнэхээр гоё. Юу гэж хэлэх юм бэ? Нэг тийм гоё. Тийм байсан. Өнөө амар царайлаг тий. Бахар. Чи тэнд ингээд амар гоё зогсчээ даа. Би чиний бичлэгийг хий. Яа. Лаг нөө. Бахар. Бахра. Нэшэрдэ. Бахра. Бахра. Хандатай. Это өлхөн дэмэчи. Punto. Өнөөдөр 4 сарын 22-ны өдөр яргуу их хөөрхөн дэлбэлж бургасан байна. За бас нэгэн адал явдалтай өдөр эхэлж байна. Би Тархан хотод очоод цусны ерөнхий дэлгэрэнгүй шинжилгээнүүд болон эхо онцлогоонд орсон байгаа. Өргөсөн сэргийлэх зорилгоор юу ч гэсэн ингээд өөрийнхөө би ямар байна вэ гэдгийг шалгаж үзсэн. Энэ эхо онцлогоо айгүй сайн юм бэлээ. Маш сайн үзэж өгсөн. За тэгээ түүний дараагаар би гадаад пассворд шинээр гарсан гадаад пассворд солиулахаар улсын бүртгэлийн хилтээс орсон байгаа. Түүний дараагаар нөгөө нэг дээл маань гараад ирчихсэн байсан. Тэгээ дээлээ авахаар очсон байгаа. Тэгээ буцаагаад ингээд. Тийм байна. Стого юм байна. За нэг өмсөж үзье да. Дээлээ өмсөж үзэж байна. Үнэхээр үнэхээр гоё зохиж байсан. Тэгээ дээрэс нь яг ингээд урт богино одоо биеийн хэлбэр галбирт маш гоё зохицсон байсан.
Тэгээд ийм гоё дээл ойж өгсөн оюун гэрлэгчтэй маш их баярлалаа. Энэ дээлээ гоё наадам, янз бүрийн үзлэг, арга хэмжээ зөндөө өмснөө бас гоё зурагтай болно. Үнэхээр гоё даа. Маш их баярлалаа. Аав ээжтэй баярлалаа. За тэгээд би Дархаодын хүүхдийн паркаар явж үзсэн байгаа. Миний мэдхээс айгүй өөрчлөгдсөн байлээ. Янз бүрийн спортын талбайнууд маш их нэмэгдсэн байсан. Бас тоглоомууд ер нь айгүй хөөрхөн байлээ. Айгүй гоё болсон байлээ. Өвхөр, бар, тулай. Манай хон тэн дээр очицайх. Бичлэг хийсэн. Тэгээд арын мотонд архираад өдөг алга гэрээ бар 3 жилээ гэж. Би бар жилдээ. Ер нь бол бар жилтнүүдийн зан чанаруудыг бага хэмжээгээр нэлээд агуулсан байдаг байгаа. Тэг миний ер нь бар угаасаа л гоё юмтай шүү дээ. Тэгээд би царайлаг бартай хамт хэдэн зураг даруулаад цааш явсан байгаа. Дархаодын хүүхдийн парк нэр их гоё юм билээ. Айгүй том. Тэгээд энд янз бүрийн тэг хөрхөн тоглоомуудтай. Тэ. Арай хөв нагараа. Одоо энэ дуу сонсож байна тэнд. Тий. Тэд үйд юм уу? Жижигхэн уялдуудыгээ зургаад оруулаад селфи дээд амттай юм мэдээд. За энд хүүхдүүд будчихин зөгч байсан. Тэгээ бид 3 догбуг явж идсэн. Би мөхрийн сүмнэр гэх юм уу? Зургаад оруулсан. Тэгээ бид 3 явж байгаа сүүн заримг авч идсэн. Нэрстэй сүүн заримг. Тэгээ 4 ширхэг авсан байсан байхгүй юу? Тэгээ бид 3 нэгээр идэхээр 1 кг үлдчихэж байгааз. Тэгээ 2 дүгээ хуруудуулаад. Тэгээд ялсан нь илүү 1 заримг идсэн байгаа. Тэгээ бид 3 явж байгаад уг нь кино үзье гэж бодсон. Тэгсэн чинь цаг маань бас арай болоогүй. Тэгээ дотор нь орж юм үзэж байгаад тэгээд гэр лугаа харсан байдаг юм аа. Өстө хөөрхөн билээ. За тэгээд дарханд хэдэн өдөр байж байгаад гэрийн зүг явж байна. Замд ингээд адар бороотой тааралцсан маш гоё харагдаж байгаад нэг хэсэгт нь бороо ингээд асгарж байгаа харагдаж байна. Ингээд бүр цэнхэртэй л ингээд харагдаж байгаа. Тийм ч юм уу? Тийм ээ мөслөг байна тий. Тийм биш тийм биш. Монголын минь хөхт ингээд илээ шоу гэдүүлнэс маш гоё харагдаж байна. Бид 3 тэр өдөр замдаа дагны сунгаатай тааралцсан. За дараагийн нэг өдөр нь би аавтайгаа хамт мотоциклтай туслангийнхаа газар руу явж байна. Одоо энэ газар болохоор голтойгоо ойрхон гэсэн үг. Тийм болохоор зуны халуунд ингээд айлууд нүүж ирээд гол хостойгоо ойрхон байдаг. Тэгээд их үдийн халуунд болохоор энэ газар тийм маш халуун бол байдгүй. Яг л гэвэл голтой ойрхон болохоор. Хөрхөн муужай. Шаран төрөг. Хүй хөрхнөө. Ашиг харчаач. Яа нүднэн хэр гоё юм байна. Хөрх юм. Хүй муужайхаа. Муужайхаа. Нэшэрдэ. Өөт. Муужайхаа. За энэ жилийн анхны тарга гарч ирж байна. 4 сарын 28-ны өдөр. Тэгээ энэ жил жоохон оройтч гарч байна гэдээ тэгжсэн.
За дараг болох өдөөний супер хүнс юм аа. За өнөөдөр оройны хоол болохоор гурилтай ногоотой шүлэн. Тэгээд ээжийнхаа хийсэн гурилтай ногоотой шүлийг идэж гин. Амт гэж бас л ванили шүү. Цаг уур дулаараад нүүдлийн шууд ирж байна. Тэнгэр гол ус нурыг чимдэг үзэсгэлэнтэй гоё шоонод шүү. За би ирэхээс өмнө каргон тавьсан ачаа маань одоо ингээ ирж гин. Манай дүү авчирсан хөргөөн бас алин мандрин дагаа авд бас нэг юм шараа ирэх авчирсан байгаамаа. Бас их хөөрхөө. За миний ачаа яг байдгаараа тэгээд айгуу сайн яваад ирсэн байлээ. Дараагийн нэгэн адал явдалт өдөр эхэлж байна. Тэр өдөр манай хонь гаргасан хаврын одоо яргууны хонь. Тэгээд сайхан гэдэс дотрыг нь цэвэрлээд чанаад энэ болохоор зүрх байна. Цус байна. Энэ болохоор гүзээ байна. Энэ бөөр байна. Энэ бол нарийн цус. Тэгээд ингээ сайхан шинэ хоньны жил бас л дараагийн жил асгаруулсан гоё. Тэгээд тэр өдөр би аавтайгаа хамт дархан хот яваад бид хоёрын барилгын материал авах хэрэгтэй байсан. Тэгээ одоо ингээ замдаа явж гин. Тэгээ сайхан тал хэр нутгаараа давгсаар байгаад дархан орондоо. За ингээ дархан руу захруу ингээ орж иржээ. Өмнө нь энд ингээ нэг хашаа маш их баригдаагүй байсан. Тэгээд одоо 4 жилийн дотор маш их хашаа баригдаа зөндөө олон байшин нэмэгдсэн байлээ. Тэгээ бид хоёр дарханаас юм авчаад гарах замдаа гоё зармаг авч идсэн. Солонгос зармуудаас айгүй харагдлээ. Бид нар бүгдээрээ солонгосын дэлгүүрүүдэд байдаг байхгүй юу? За тэгээ дарханаас буцаад гараад ингээд явж ин та. Бид хоёр явж идсэн зармаг бол Монгол зармаг байсан. Энэ бамбар нэрээ бүр үнэхээр солиод байгаа юмтай юм лээ. Йоо, энэ тасарсан. За ингээд сар хонсон тал хээр байна да. Ингээд засмал замаар дахиад энэ болохоор цагаан нуур, давстай нуур гэдэг айгүй их давстай нуур юм цагаан харагддаг юм нуур байгаа. Энэ орхон жимс ногоонд хайралагддаг баха. За тэгээ бид хоёр явсаар агаад нар жаргаж байна. Тэр нар жаргаж байгаа дүрс айгүй гоё байгаа зү. Хүний толгой бийжиг. Адуун сүрэг бэлчиж байна. Явсаар байгаад гэртээ ирээд одоо ингээд чай уртээ таргаа уугаад антан таа энэ уртел бичлэгтэй минь хамт байсан та бүгдэд маш их баярлалаа. Дараагийн бичлэгтэр уулзцгаая. Цай кофе юм уу? Сүүлээ хөдөлгөл. Гэдэг. Тунчиг сайхан сарны гэрэлтэй орой байна да. Өнөр, агаар, дуу чимээ бүгд тасарсан. Янзтай.